Хөөе, барьж идлээ. Нэг хэдийн либералуудыг шүүмжилсэн чинь баахан тороол мороол бот тэр илий милий гэдэг баахан солиотой юмнууд блоклоо дуусахгүй. Та нар одоо зүгээр өгч өөрсдөө чи шүүмжлээд ийн гэж бодоод байгаа юм. Аа? Хиний уяаны нохоо вэ мэ? Би вэ штэ. Өнөөдрийг хүртэл яг одоо энэ бичлэгийг хийж явахдаа хүртэл хиний ч захиалгаар, нэг ч хүний захиалгаар бичлэг хийж үзээгүй. Бити өөрсдөн шигэ уяаны нохоо гэж бод. Та нар жинхэнэ уяаны нохоонууд. Та нар бусдын захиалгаар юу л бол юу хийдэг хүмүүс. Ирхчлөө ардчлалыг луу дайраад ийн гэдэг юм. Гүү штэ. Та нарын эсрэг болсон бүхэн коммунист болж таарах юм уу? Монгол улсын бүхэл иргэн эрхчлөөтэй сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа. Хүсэж байгаа. Зүгээр савнаасаа хальсан Монгол улсын эсрэг Монгол улсад харш ийм балиар одоо үйлдэж байгаа хийж байгаа зүйлүүдийг чинь шүүмжлээд байгаа байхгүй юу? Зүгээр мөрөөрөө явж байгаа тэр либерал үзэлтэй залуучуудыг огтоосоо шүүмжлээгүй. Огтоосоо. Та нар зүүнний үзэлтэй байна уу, барууны үзэлтэй байна уу, либерал байна уу, либертар байна уу, коммунист байна уу хамаа байхгүй. 3 сая хүн 3 сая бодолтой байж болно. Харин энэ миний либералууд гэж хэлээд байгаа. Энэ хүмүүсийг чинь нийгэм тэр хоёроо либералууд гэж хэлээд байгаа. Энэ хүмүүсийг л хэлээд байгаа байхгүй. Нийлж янз бүрийн юм сэдэж хийдэг. Зохион байгуулалтанд орчихсон ийм хүмүүсийг л хэлээд байгаа. Намайг одоо махан толгоо мэдлэггүй янз бүрээр л харлуулах гэж оролдож байна. Та нар үстэй. Би та хэдийг бол жигхэн мэдлэггүй гэж хардаг. Наазахын геополитикийн мэдлэг байхгүй. Хэрвээ та нар наазахын мэдлэгтэй байсан бол талбай дээр Украины далбаа барьж жигсаал хийхгүй байх байсан. No war гэж. Та хайш Монгол улсын ерөнхийлөгч сайн байна уу талбай дээр манай иргэд ингээ эсэргүүцээд байна гэ Путин рүү залгаад тэнгууд Путин за би тэгвэл дайнаа зогсооч гэх юм. Хизээч тийм болохгүй гэдгийг та нар мэдж байгаа шүү дээ. Биднэрт ямар ашигтай юм? Монгол улсад яг ямар ашигтай юм та нарын тэр үйлдэл? Ямар ч ашиггүй. Харин хортой. Та нар тэрийг мэдсээр үж идэг. Хүний эрх чөлөөний хамгийн наад захын мэдрэмж байхгүй хүмүүс. Жинхэнэ нанар. Сошиалд хүмүүсийг нийлж бүүлэдэн олон мянган дагагчтай нөхдүүд ингэ нийлж ягаад хувааж тастаж идэн гүтгэн доромжлон харлуулна трол бот хаягууд ажилуулна хамгийн муухай 9 шидийн хараал ерөөлийн үгээр хэлнэ. Та нарыг шүүмжилсэн болгоныг 9 шидээр нь доромжлно. Эрүүл мэтгэлцээ хийж хизээч чадахгүй. Ийм нөхцөл байдлыг чинь хараад өөгшүүлээд алган дээр бөмбрүүлээ суна гэж бодож байгаа бол үгүй шүү. Үгүй. Андуураад байна. Та нар үстэй. Альва зүйл хэмжээ хязгаартай байх ёстой гэдгийг л ойлгож байгаа. Тэр баяр цогт элбэгдор цаахан байлаг гэд тэр нөхдүүдийнхээ уяаны нохоо нь болж, сугны үс нь болж амьдрахтаа ядаж Монгол улсад энэ хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг зүйлийг нэгдээр тавиад явчаач. Та нар Монгол улсыг амар их муулдаг. Хийх гэж байгаа төсөл, хөтөлбөр бүхэл юмыг шүүмжилдэг, зогсоодог, гацаадаг. Монгол улс шиг муу улс та нарын хувьд байхгүй. Хэрвээ үнэхээр тийм л юм бол тэр шүтээд идэг баруун луга зайлаач. Энд яс хорцсон нохоо шиг юу хийгээд байгаа юм? Тэндээ очиод жаргасаар байгаа тэгэл дуусал та. Бид нар эндээ нэг учраа олчих واخа. Хамгийн том дайсан дотоодын дайсан байдаг шүү. Дотооддоо учраа олохгүй бол цаашаа алхахад бэрх.